Өнөөдрийн энэ сайхан эрдмийн баярын өдөр та бүхнээс үсгийг эвлүүлэн уншиж хэлжсэн бол өнөөдөр тэд маань өсөв бүрийг таньж үе холбоон уншиж эрдмийн номын ертөнцийг өөрсдийн хүчээр алхаж хэлжээ. Энэ бол зөвхөн хүүхдүүдийн төлөвийг багш болон эцэг бид бүхний хамгийн өдрийн үр дүн юм аа. Цагаан толгой ихний үсэг. Андар эрдэнэ манууд мөн үү хөвгүүдээ бэлгүүдээ бэлэгдэхүү бэлэг бадрах буян эрдэнэгээд бээгүүд авчаа. Өнөөдрийн энэ сайхан эрдмийн баярын өдөр та бүхэндээс чин сэтгэлээсээ халуун мэнд хүргье. Анх хүүхдүүд маань үсгийг эвлүүлэн уншиж хэлжсэн бол өнөөдөр тэд маань өсөв бүрийг таньж үе холбон уншиж эрдмийн номын ертөнц рүү өөрсдийн хүчээр алхаж хэлжээ. Энэ бол зөвхөн хүүхдүүдийн төдийгүй багш болон эцэг их бид бүхний хамтын хөтөлбөрийн үр дүн юм аа. За энэ дашрамд хүүхэд бүртээ чин сэтгэлээсээ зааж уншиж бичгийн гайхамшиг мэдрүүлсэн эрхэм хүндэт багш тантай нийт эцэг эхчүүдийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Ангийн багштай зөвлөлөө сондор ээжтэйгээ хамтарч зохиосон шүлгийг уншнаа. Ухааны замыг зааж өгөөд өрн хайрдан тушиж яван уйган туяа нэртэй хүртэл уянсад айхгүй шиг дурсагдан самбийн өмнөний нэмсэлээр саруу дээрээ бүтээсэн сайн багшийн арин үз бүгд мөнх үлдэн бүгд бүрийн мөрөдөлт хүчин мэндэ шийдсэн та үнэт дүүрэн энэ шүлгийг хайр багш тандаа зэрэгдав уншиж бичиж батхий зааж өгсөн ачид багштай баярлалаа хартай шүү. За баярлалаа. За буян эрдэнэ маань мөн өөрийн шүлгээ эцэг эхчүүд багш найзуудаа зориулж уншнаа. Ямар амар юм бэ одоо би ямар юм бэ баруунаас дүүнээс барьж явах гэж байгаа юм шиг уртаас хойноос уртаас гэж байгаа юм шиг уртаас хойноос уртаас гэж байгаа юм шиг хөвж хэнийг л мэддэг юм хэнийг яадаг хэдийнээсээ болоо ой дотор машинаа одоо юунаас айхлээ.
баярлалаа. За манай алтан дуулаад мөх чимэг хоёр. Өвөө намайг удаа зөндөөсөн чихрөглөө нэг хориг илээ нилээд дастилээ аяя тэр чихэр амтайхан чихэр байлаа аяя тэр чихэр амуугай чихэр байлаа ирсэн таастай инфлюенди чихэр байлаа Это наша ветер, инкидетит, инкидетит, чихебуса сочпе, энминти футере, эндис тошундашу. Аяя, тисигер, амстахан чихер бэса. Аяя, тисигер, аймуга чихер бэса. Эцэгчүүдийнхээ донд явуулах тэмцээн гэж зөв хөгжилтэй нэг хэдэн минутын хөтөлбөр байгаамаа. Тэгээд би нэрсийн дарааллаар хүүхдүүдэд дуудаад энд хүрэлцэн ирсэн байгаа аав нь юм уу ээж нь аль нэг хүн нь гараад ирээрээ. За надад нэг ийм зураг байна. Та бүхэн бас фэйсбүүкээр рил үзсэн байж магадгүй. Тэгэхээр энэ таны хүүхдийн нүдний зураг байна. За. Тэгэхээр надад 30 зураг байна. За гах. Надад 30 зураг байна. Тэгэхээр та хүүхдийнхээ нүдний зургийг хараад таньж чадах нь уу? Гэдэг юм хөгжөөдөө хэсгээр. Батмын хаана? За тэгэхээр аагаас нэхлээ. За алтан долоо маань хаана вэ? Ээж нь миний дөрвийн нүдийг олж чадах болов? Чи юу гэж бодож байна? Мэдгүй нэ. За одоо тоолын хүүхдүүдээ. Маш. За 1 2 3 и
Тэстэй стадиум тохиолдсон юм болов. Гадны юм дээр байна. Энэ зэрэг биш ч юм уу. За тэгэхээр би баг алтан толгын ээж болсон. За энэ манай алтан толгын гэдэг ах нэ. Би энийг янзалж байхдаа хүүхдүүдийнхээ нүдэд баг бүгдийг хараад тогтоосон болохоор ард нь нэрийг бичээгүй. За манай алтан толгын нүд энэ ах нэ. Багтаа хатаа. За. За үсэрийн баатруудаа. За энэ юу вэ хүүхдүүд? Ямар амт юм бэ? Ямар үйлдэл гардаг вэ? Хүүхдэн дээр. Мики маус мэдгүй байна. За тэгвэл энэ хиний маань аа байгаа вэ? Мондаг ангийн маань аа бах нэ. За тэгвэл энэ ямар амт юм бэ? Жаргалаар гэдэг амт юм уу те? За жаргалаар маань аа бах нэ. Бас хоёр аавтаа баярлалаа. Эцэг эхчүүдээ багшаагаа хүүхдүүдэд хүндлээд энэ хөөрхөн Үлгэрийн Баатарт хуурч өгсөн. За тоолын 1 2 3 и. За болсон. За энэ Азиатны нүд мөн байна хүүхдүүдээ та нар юу гэж бодож байна? Ямар мондай. За бүгд Азиатны ээж баяр хүргэе. 15 секундтэй бүгдээ мэлийг олж чадлаа. За энэ манай ангийн нүд мөн үү? Бэлгүүдээ, бэлэгдэхүү, бэлэг бадрах, буян эрдэнэгээд бээгүүд авчаа. За манай хөтлөгч юм яалч арай алга ирсэн. За энэ бэлэг бадрахын нүд мөн үү? Харсан уу та хараагүй юм бэ байна? За харсан уу? За баяр үргээ секунд тоолсон бэ? Баяр үргээ. За одоо секундээ тоолъё хүүхдүүдээ. За ийшээ багш руугаа харуулъя, хүүхдүүд рүүгээ харуулъя. За энэ манай Бадуулын хогийн нүд мөн үү? Та нар ямар айхтар мэддэм бэ? За энэ хиний нүд вэ тэгвэл? Яг үнэ энэ ангид угаасаа нэг алхах нүдэн ганцаар залуу байгаа тийм ээ? Манай ангийн дарга. За энэ манай буян мөн үү? Өстө мондаг. За баттэртэн. Бэлэгдэхүү хоёроос мөнгөөр ирсэн байгаа тийм ээ. Нүд сонгоход тань нэлээ адилхан хүүхдүүд байдаг юм байна. Тэгээд чихээр л таньлаа. Бас нэлээд бодож агаад, нэлээд харж агаад олсон. За багшаасаа туслалцаа авч болно. Яг энэ хаваа болж хүүхдүүдийнхээ доо асуух хэрэгтэй бичсэн. Зорж чадах нь. За энэ жаргал биш. Одоо яана. Ямар ерөөсөө ижлэх нүднүүд харагдаж байна. Харин бүгд ер нь ижлэх нүд байна. Хүмсгэн гараг болох нь өстэй яа. Хүмсгэн гарцсан ирсэн. Хүмсгэн гарцсан байсан юм аваа явчихжээ. Тэр хиний ээж үүдээс аваа явчих. Жаргалаар юм уу? Манай хүүхэд ийм яг энэ харин ингэж байж байгаа. нэг ээж аваа явчих.
Энэ Өөр аваа явцаа. энэ манай За одоо тэгвэл багшаасаа гарсан байна. Багшинээсээ бэлэр цаа яг нэг үгүй мануудыг өөрөө аваад Өөр аваа явц. Тийм бүр хаацсан юм. энэ бол чихэн бүрээ яг байна. Чихэн ээ. За хүүхдүүдээ суугаарай. Суугаарай хүүхдүүдээ. Суугаарай. Энэ болж өгдөгтэй бож өгөөлөө хүүхдүүдээ. Энэ хоёр ихээс Мөн чимээ Нөгөө түн баяр лээ. мигофа саруултаа. баярхаа. Энэ цастар дэс. Тийм байна. Энэ юм уу? Биш үү? Суугаарай. Биш ээ. Биш. Ихтэй хүүхдээ нэг. Биш ээ. Энэ бэлэг цайг нүд мөн үү? Биш ээ. За манай хоёр үгийнхаа нүдийг хоёулыг нь олжээ. Баяр үргэлж өгдөө. Энэ болсон. Тийм байх хугацаа болсон байна. Мөн цаая маань ээж болсон байна. За мөн чимээ маань ээж болсон байна. За ирээдүйн 21-р сургуульд манай хамгийн бага байд маань одоо нэгийн бай ууган туяа багштай нэгийн бай ингээд суралцаад эдмийн баяраа тэмдэглэж байна. Нийт одоо сургуулийнхаа 1-р анги төгсөж байгаа эдмийн баяраа тэмдэглэж байгаа нэг сурагчтай болон эцэг эхлэн цаашлах нь ажил үйлсэд өндөр амжилт хүсье. За ууган туяа багшийн хувьд болохоор нийт 12 жил багшилж байгаа маш сайн туршлагатай багш. Хүүхдүүдтэй болохоор үнэхээр сонирхолтой байдлаар хичээл намаа ингээд үргэлжлүүлдэг. Сонирхолтой байдлаар яадаг учраас хүүхдүүд хичээлдээ маш сайн. За ууган туяа багштаа маш их баярлалаа. Хүүхдийн маань уншиж бичиж сургасан өнөөдрийн амжилттай төгсөж байгаад нь баярлалаа. За төрсөн хүүхдээ бэлгийн бэлэн мөнгө өгөх нэ. Хүүхдүүд маань өнөөдөр угаасаа өссөн бэлгээ эцэг эхчүүдээс авч байгаа учраас эцэг эхийн зөвлөлөөс ярьж байгаа бэлэн мөнгө хөрөлсөн байгаа. 2 удаа буруу хариулт хасагна. Хамгийн сүүлд үлдсэн хүүхэд маань төрүүлэх нь штэ. Буруу байх шаналтай. Админа хөргөмөө. Их мөнгө хүүхдүүд. Их мөнгө. За анхаарал сонсоо. Ихний асуулт. Цагаан толгой ихний үсэг. За хоёр дахь асуулт. Муу ямар дуу гаргадаг вэ? За баяр үргээ. Биш таараа. За наа өдөр гадгүй шүү гадгүй. Өдөр. Саан амьдардаг вэ? За зүг байна тийм ээ. За хамгийн урт хүнзүүтэй амьдаг юу вэ? Анаш. Оо мондөг. За өвс хасаагүй бороогүй. За зүг байна. За дахиад өндөг гаргадаггүй юу? За арнаа өгдөг хариулт маш өгдөг байна. За тэмээ хитэн бүхтэй вэ? Ата өгдөг чиний байгаарай. Гуравч хитэн бүхтэй вэ? 3. За танаа хитэн сурагчтай вэ? 30. За сайн байна. 7 хоногт хитэн өдөр байдаг вэ? 2. За нэг одоо энэ нэг маань одны авч байгаа. Багш юугаар самбар дээр бичдэг вэ? За зүгтээ. За одоо хүүхдүүд 3 секунд тоолох шээ заяа. Ирээ унах юм бол. За Монгол улсын төрийн албанд хэдэн өнгө байдаг вэ? За энэ. Нэг тоолох хэдэн чихтэй вэ? 2. Зүг байна. Аднаа хүүхдүүд хариулахгүй шүү. 12 жил хэдэн амт байдаг вэ? 2. 3. За 12 жил хэдэн амт байдаг вэ? За, нэг ч маань нэг асуулаа. 12 жил хэдэн амт байдаг вэ? 12. За, нэгийг хариулж байхад ард нь яахгүй шүү, тааж. Хонгны төлөйг юу гэдэг вэ? За байна. За, ихшид 7 биелүүлэгч хамгийн сүүлийн ихшин үсэг юу вэ? Шүн хот тэмэрт юу гадаг вэ? Савах хэдэн өнгөтэй вэ? Савах хэдэн өнгөтэй вэ? Мондөг. Сайн. Тавын өнгөх
Машин гол сэлтгүү. Сэлтгүү. За зүгтэй. За. Хүүхдийн хамартай. Оо сайн байна. Танаа гоо хүчин багш хин гэдэг вэ? Эдгээр хатсан шүү дээ. Шууд нэг удаа авах шүү. Миний нэг ороод унцаа. За, орос хүн тоол явуулдаг. 1 2 3. Гоо хүчин багш хин гэдэг вэ? Туграа. За. Шүмэн тусаараас боломжтой байна. Боломжгүй. За, сайн байна. Ани багш хин гэдэг вэ? Уган туяа. Сайн байна. Тинэ хаан амьдардаг вэ? Тинэ хаан амьдардаг вэ? За, тийшээ. Тинэ хаан амьдардаг вэ? За, тоолъё. Оо. За, тинэ хаан амьдардаг вэ? Хөтөн. За, боцлаарай. За, тинэ хаан амьдардаг вэ? Хоо. Маа ичтэй юу? За, тоолъё. Хараа. За. Маа ичтэй. За. За, цагаан толгой дөрөв төгсгийг нэрлээрэй. За, сайн байна. За, аль зүнээс малдаг вэ? Барам. За, за, аль зүнээс малдаг вэ? Барам. За, уучлаарай. Дүү штэ. Дүү. За, аалаа хүүхдүүд хэлгээ бол нэг одын хасан гэсэн шүү дээ. За, ангийнхаа дараагийн нэрийг хэлээрэй. Нэг, аалаа одоо чигээр шүү. Нэг, хоёр, гурав. За. Жохнаш. За, ангийнхаа дараагийн нэрийг хэлээрэй. Сайн хэлсэн бэ? За, одоо шууд одын хасан явъя. За, биш үү нэг удаа асуулаа. Тэгээд одоо би өөр асуулт асуух нь шүү дээ, тийм ээ? Хитэн охинтой байна. Тэмээний төлөв юу гэдэг вэ? Сайн байна. За, дараагийн асуулт. Хүсэл аймгийн төв бид ямар хотод амьдардаг вэ? Мөн. Аа, зүйтэй сайн байна. За, сургуулийнхаа нэрийг маш хот хэлсэн шүү. Ирээдүй. Туулайн төлөв юу гэдэг вэ? За, за, туулайн төлөв юу гэдэг вэ? Бүжиг. Оо, сайн байна. За, бидний үйлчлэл дээр яс бэлгийн ямар амьтантай уулздаг вэ? Тусаа. За, сайн байна. За, дараагийн асуулт. Эвтэй дөрвөн амьтны хамгийн ахмадыг нэрлэнэ үү? За, тоолоорой хүүхдүүд. 1 2 Анаш. За, эвтэй дөрвөн амьтанд анаш байдаг хүүхдүүд. За, манай бисгүүдээ ангийн дараа. За, ялаа. Ангийн дараа юм бэ? Шуу. За, сайн байна. Тагтаа тийм ээ. Тагтаа шууны төлөв юм тийм үү? Атомны төлөвийг өгдөг вэ? За. Хийш иргэрээ. За, атомны төлөвийг өгдөг вэ? Оо, сайн байна. Хичээл хэдэн эхэлдэг вэ? 9 сарын 1. Оо, сайн байна. За, дараагийн асуулт. Борооны дараа юу гардаг вэ? 1 2 3. За. Борооны дараа юу гардаг вэ? Хамаг. Аа, сайн байна. За, даваа гарагийг өөрөө юу гэж нэрлэдэг вэ? 1 2 3. За, харамсалтай. За, даваа гарагийг өөрөө юу гэж нэрлэдэг вэ? 1 2 3. Даваг. За. За, одоо сүүлийн үгтээс асууя. Даваа гарагийг өөрөө юу гэж нэрлэдэг вэ? 1 Янбан гараг. За, уучлаарай. Даваа гарагийг өөрөө юу гэж нэрлэдэг вэ хүүхдүүд? Нэг өдөр. За, зүг байна. За, манай зас орлоос дараагийн асуулт. Үхрийн төлөв юу гэдэг вэ? 1 2 За,
За. бодороо тийш яваад бодороо. Үхрийн төлөйг юу гэдэг вэ? Үхрийн төлөйг бүгд гэсэн үг шүү дээ. Үхрийн төлөйг юу гэдэг вэ? 1 2 3. За, харамсалтай. За, үхрийн төлөйг юу гэдэг вэ? Тийш яваад бодё шүү. 1 2 3. За, харамсалтай. Одоо тэрийг олж мэдэх нь шүү дээ ном уншаад. За, үхрийн төлөйг юу гэдэг вэ? 1 2 3. Марч дээ. За, бид ногоон гэрэл цагаан шугамны тийм ээ. За, нөгөө шугамны тэр улаан гэрэл юу гэсэн утгатай вэ? Ногоон. Улаан гэрэл ногоон гэсэн утгатай шин. За, улаан гэрэл юу гэсэн утгатай вэ? Оо за. Монда зогс гэсэн утгатай тийм ээ. Өмнөний зогсыг юу гэдэг вэ? Гавар. За, сайн байна. Усны дараагийн үс. За, манай бичгийн суулгын шилжлээ. За, манай зэрэг. Усны дараагийн үс. За, уучлаарай. Оо. За, боловсон их шиг болов юм тийм үү? За, усны дараагийн үс. Сайн байна. За, одоо үзэх нь тэр хотод хүн ахтай. Тэгээд хоёроо хүн ахтай тэгээд юу гэдэг вэ? Ээж За, ахын сургал. Мондөг. Аавын сургал алт. ээжийн сургал. зөв. Оо яа. Мондөг эрдэм. Зөвний авч ирсэн гэнээс бас. Өдөр унтдаг шүн нисдэг тэр юм. За, шашуу. За, дараагийн асуулт. За, цагаан толгой хамгийн сүүлийн үсэг. Яа. За, үсгийнхаа шүлгийг уншчих. Аюун битгий галан битгий амцлын аюунда асан намаа уншаа очтог юмтай яваа. Усаг тий байна. За, ангир уугийн ээжээс Усгийн багшаас. сайн байна. Нэрийг даалгавар маш сайн хэлсэн байна. Монгол улсын нийслэл хот юу вэ? Япон. Япон. За, нэг тавшин хавлаа. За, багт ирсэн. За, нэг, хоёр, гурав. За, энэ хин одох юм бол за, Монгол улсын нийслэл. Ямар хот вэ? Ямар хот вэ? Зөндөө хол байдаг. Хааш байдаг вэ? Яа нэг. Нэг, хоёр, гурав. За, дараагийн. Монгол улсын нийслэл. Улаанбаатар. Мондөг. Нохор хэдэн сүлтэй вэ? Нэг. Сайн байна. За, дараагийн асуулт. Хандагаар юу хийдэг вэ? За, тийш яваад болсон. За, хамгийн бага 2 онтой тоо. За, 1, 2, 3. За, хамгийн бага 2 онтой тоо. 1 2 3. За, Чи бүрэн бүтэн явж ирсэн байж тээ. 2 дахь 3 хүнтэй. За, хамгийн бага 2 онтой тоо. 10. За, хамгийн их 2 онтой тоо. 13. За, шүү. За, хамгийн их 2 онтой тоо. Арис. За, 1, 2, 3. За, хамгийн их 2 онтой тоо. 3 байна. За, хамгийн их 2 онтой тоо. Хараа. За, 3 байна. Хамгийн их 2 онтой тоо 99 шүү хүмүүдээ. Хамгийн их 1 онтой тоо. 9. Сайн байна. Хэдийн хөлтэй вэ? 8. Сайн байна. Хавар хамгийн их дургадаг цэцэг. Хавар хамгийн их дургадаг цэцэг. Саччик. 1, 2, 3. За, арилсан. Хавар хамгийн их дургадаг цэцэг. За, 3 байна. Хавар хамгийн их ямар нэртэй цэцэг угадаг вэ? Яргай. Сайн байна. Баяр хүргэе. Хос их шиг хэд байдаг вэ? 1, 2, 3. Хос их шиг хэд байдаг вэ? Босоороо сэрүүгээ зогсуулаарай. Лаприч хийдэг. 1, 2, 3. Антиг үг хэлээд байна. Биш юм уу? За, хос их шиг хэд байдаг вэ?
Хосог шиг гэж юу вэ? Нэрэлт асуул хосог шиг. 1 2 3. За зөв шүү дээ. Өөр. И хосог шиг биш тийм ээ хүмүүс те. За хосог шиг. За тийш яваарай. За хосог шиг хэд байдаг вэ? 1 2 3. За ирээрэй. За. Цагаан болгоо хэдэн үстэй вэ? 35. Сайн байна. Хүмүүс хэдэн үсэг орсон бэ? Хүмүүс хэдэн үсэг орсон бэ? За 1 2 3. За 1 2. За манай мэгөө ухаанаас харуулж байна. За энэ цааш яваа. За хүмүүс хэдэн үсэг орсон бэ? 4. За сайн байна. Танай хэдэн бандтай вэ? 20. Сайн байна. Өнөөдөр ямар баяр болж байна вэ? За яг гоё асуулт дээ шүү дээ. Өнөөдөр ямар баяр болж байгаа лээ? Ой баяр. Би баяр гэж. Оо да яа. За үсэгсэн. Өнөөдөр хамгийн сүүлд ямар үсэг орсон бэ? Хамгийн сүүлд гэсэн. За харамсалтай байна. Одоо За байгаа өдөр маань ингээд ороод зогсоорой. Ургуул гэхэд хамгийн сүүлд ямар үсэг орсон байна вэ? Сайн байна. Шинэ гэхэд хамгийн их ямар үсэг байна вэ? Иш. Сайн байна. Туслах шиг хэд байдаг вэ? Энэ хин хаанаас гоё асуулт шүү дээ. 1 2 3. 5. За нэг орхиж гоцсон гэж байна. Туслах их шиг хэд байдаг вэ? За. Бид нар хитэн авахт байна вэ? 4. Сайн байна. Хитэн хичээл ордог вэ? Танай ангид хитэн хичээл ордог вэ? Ямар хичээл ордог вэ? Монгол хэл, математик, бие гэмээр, humba орчим, Монголын сүмжил, ягаан ном, монгол хэлний ном. За сайн байна. Би тамирын багш хинбэ? За тоолтоо 1 1 2 3. би дуусчих жаа. Би түгш тийм. Дараа ч. Өнөөдөр ямар Өвлийн үйлс ямар ойлголт вэ? Сайн. Өвлийн үйлс ямар ойлголт вэ? цаасаа тоо. За 1 2 3. цагаасаа уушаараа заяа. За өвлийн үйлс ямар ойлголт вэ? Хиги. Сайн байна. Хүн хитэн фортой вэ? 5. За нуэ. Яхара тапэди. За Хүн хитэн фортой вэ? 3-го тоолоод Нуэ. хэдэн хүртэл сайн бод. За хүн хитэн фортой вэ? 10. Нуэ. Сайн бодооч яах таа. Хүн хитэн фортой вэ? 5. За хүн хитэн фортой вэ? 20 фортой шүү дээ. 20 фортой. За цанаа өнгө тийм үү? Ордог зүйл. Сайн байна. Бид сургуульд юу сурахаар явдаг вэ? Хавар ямар амтан ичээнээс гардаг вэ? За 1 2 3. Хавар ямар амтан ичээнээс гардаг вэ? За сайн. Ус ямар амттай вэ? тийм үү? Амтгүй. За сайн байна. За дараагийн асуулт. Нохор ямар дуу гардаг вэ? Ямар яахдаг вэ? За 2 дээр 3-ыг нэмээд 2-ыг хасвал хэд вэ? 2 дээр 3-ыг нэмээд 2 биш минь. 2 дээр 3-ыг нэмээд 2-ыг 2 20 биш. 2 биш асуулт асуусан шүү. 2 дээр 3-ыг нэмээд 2-ыг хасвал хэд вэ? 2-ыг. За хамттай асуулт анхаарч сонсохгүй. За 2 дээр 3-ыг нэмээд 2-ыг хасвал хэд вэ? 3. За сайн байна. Хүн хитэн үйдтэй вэ? За сайн байна. Бидний амтлах мэдрэхүй нэмэлт. Бидний юу амтлах мэдрэхүй вэ? Бидний амтлах мэдрэхүй гэдэг нь хааштай би чам. Юугаа
байхгүй юм. За сайн байна. Алив ямар өнгөтэй байдаг вэ? Улаан. Ногоон. дахиад нэг байгаа. За. Зүг. Ирэг. Сүүлийн дөрөв юм биш үү? За сүүлийн 4 өдөр маань үлдсэн байгаа шүү үзэж байна. Ширэн дээрээ суугаарай. Эрдээ 4 амтны хамгийн бага дүү хэн бэ? За сайн байна. Агаар тэмдрээ алтан шар бомбог өнгө тэр юу вэ? Зүг. Бүгдээ хариулахгүй шүү. За үсэндээ мөнгө аяа. Сайн байна. Агаарын хаан Аслан. Наач хизээ ундаг вэ? Сайн байна. 6 сарын 1-нд ямар баяр вэ? Сайн байна. 12 сарын 31-нд ямар баяр вэ? За бид нар хаврын түрүү сар гэдэг нэг баяр тэмдэглэдэг тийм үү? Тэр баярын нэрийг хэлээрэй. Энэ дууссан уу? Хаврын өгдөж бид нар нэг баяр тэмдэглэдэг тийм үү? Настан буултаа зоолдог. Тэр баярын нэр юу вэ? Нэг, хоёр, гурав. За ястана. За өөрөө олон өгөөрэй. Урд хариулт шүү бодохгүй. За дараагийн асуулт. Дөрвөн хүлтэй гэр манай тэр вэ? Нэг, хоёр, гурав. За ястана. За өдөржин тэнгэрт яв шүр болохоо асуу. Тэр юу вэ? Мондог. За үйл ирдэг цагаан өвчтэй өднөөс ч хөнгө тэр юу вэ? Мондог. За сайн байна. Хүнийг ямраа бичдэг вэ? Тэг ямраа Нэг, хоёр, гурав. За манай эгч маань ерөөсө 3 секундын араас л хариулах юм байна. За нэг сар хэд хоногтой вэ? Мондог. За хаврын дараа ямар улирал болдог вэ? Сайн байна. Нэг цаг хэдэн минуттай вэ? яг зөв энэ цагийн асуулт одоо Башин заасан гэрсэн тогтоох нь одоо шалгаж штэ. Хараа. За харамсалтай манай ганц маань дөрөвдүгээр амьдлаа. За нэг цаг хэдэн минуттай вэ? Сайн байна. За дараагийн асуулт. Аав гэхэд хэдэн үсэг хэдэн авиа байв вэ? Окей шүү. Аав за 3 үсэг хэдэн авиа вэ? Нэг, хоёр, гурав. За хариултаа. за одоо энэ маш За Хоёр аваа штэ нэг. ой Эндээс дараа чи бүгд явж байгаа. За одоо манай сүүлийн 2 үлдсэн байна. За одоо тэгвэл хичээлээ холбогдолтой асуулт асууя. За багш хэд хэдэн үсэг хэдэн аваа орсон бэ? 2, 3, 4, 1, 4 үсэг. 1 аваа. За харамсалтай байна. За багш хэдэн үсэг хэдэн аваа ордог вэ? 4 үсэг. Зөв. 1 аваа. За уртлын хүүхэд за тэр аваад ахаад нэг асуулт байна. За цэцэн гот нь. За одоо ингэ шууд нэг асуулт асуугаад явчих. За манай эцэг эхчүүдээс асуултны санал байна. За хичээлээ холбогдолтой. Нийлэр явдаг гэж ярьсан. Сургуулийн захиалгын мэрийг арай хүндэт ч. За манай аймагт байдаг дэлхийн цэнгийг усныхаа нөөцөөр нэгдүгээр ордог мөнгөийг нэрлэв. Хүсгэн харах. За мондог сайн байна. За цас хайлаа юу болдог вэ? Танаач бодож байгаад хариулах юм шиг. Хүн мэднэ. За нэг, хоёр, гурав. За хариулаа. За цаас хайлгаар юу болчих? За цас хайлаад юу болдог вэ? За ингээд манай сургалтын манд оолсон асуулт асуусан. Сэлэн маань нэгдүгээр байлаа. За хоёрдугаар их ч гуравдугаар анхаан орсон байна. Дөрөвдугаар анхаан орсон байна. За өөрсдийн иргэн мэдлэг ахаад санаагаа дайчилж эзэхлийн зөвлөөс хон байгуулсан асуултыг тэмцээнд амжилттай оролцсон нийт сурагчдаа баярлалаа.
Хүүхдийнхээ төвшөнд хөнгөн байх гэж хичээсэн боловч хэд хөнгөн байгаад бас сунжирчлаа. За 3 дугаар байранд манай Ананбан орсон байгаа. Бяндараас ганцаараа байрлсан бол баярлалаа. За 2 дугаар байранд Игчин баярлалаа. За манай асуултын маань тэмцээний аваргаар манай цэлмэг тодорсон байгаа. Баярлалаа хүүхдүүд. За нэгдүгээр нь болохоор нөгөө намар анх сурагч болсон гэж сурагч боллоо гэдэг шүлэг уншаад дараа нөгөө дэвтэр номтойгоо танилцж байгаа гэсэн утгатай харандаа дэвтэр шүлэг. За дараа нь багшаа би гэж сургаж бичсэн үлгэрээ гэдэг тэр шүлгээ уншин. Хамгийн сүүлд номын нөхөр бодлоо гэсэн ийм утгатай 4 шүлэг унших шүү. За 1 2 3 И сурагч боллоо. Шинэ За харандаа дэвтэр. Багшаа би. Хамгийн сүүлийн шүлэг нь номын нөхөртэй. За, аян зам. Эдмийн дахай ежчих сэдв хүсгийн тэгээд хүчит сэдв одоо хамгийн сүүлийн дуу цагаан толгойн дуу. За дууныхаа байрыг аваад зогсчихъя саяныхаараа. Цагаан толгойн дуугаа дуусаад ингээд бидний үзүүлэх юм гээд дуусч байгаа юм.
сурсны анхны баяр. 10-аас 100 хүртэл бодож сурсны хос баяр. Аав ээжээ баярлуулж эрдэм сурсны гурамсан баяр. Ангийн олон хүүхдүүдтэйгээ найзалж нөхөрсний давхар баяраа. Ачид багштайгаа учирч бэлэг авьяасаа нээсэн эрдмийн баяр. Ардын сургуулийн алтан босгоор орж эрдэм номд шамдан суралцаж үеийн нөхдийн хамт уншиж бичиж бодож бүтээж сурсныг батламж хадгалуулав. Ангийн багш Уугантуя 2026 оны 5 сарын 25 мөрөн гэсэн батламжийг ангийнхаа бүх хүүхдүүдэд гадуурж өгөө. За мөн эндээ аймгийн эрдэм мас олимпиадын мөнгөн медалийг манай эцэг эхчүүдээс бүх хүүхдэд бэлдсэн байгаа. Тэр мөнгөн медалийн хамт батламж бэлэгний хамт гадуурж өгөө. За нэг дуутахаар нэг нэгээрээ гараад хүрээд ирээд байгаарай. За бэлэг бадраа. За чиний баваас энэ хүмүүс медаль зүүнээр бэлгүүдээ. Батсүр алтан Батсүр. За Батсүр. Батсүр. Ишээ жоохне. Уцаагийн дэрч. Батэрдэм. Түвшин баяр. За батэрдэм. Тимүүлэн. За Тимүүлэн. Анарын. Бэлэгдэхүү. Сүндэсүр. Бэлэгдэхүүгийн бэлэгдэхүүгийн муу чивэг эможи. За Басма. Мовчи. Эможи. Цифры. Батон сефа. Сандо. За батон сефа. Хайцаа гараа явах үү? Баярлалаа. Доош байр гэдэг.
За идүүдийн хичээлийн автан батламж. За хайрт шавьдын маргал танд идүүдийн хичээлийг цаг тухай бүртэн амжилттай хийж тогтмол алмаазад хүрдэг тул идүүдийн хичээлийн автан батламж олгоо. Анги удирдсан багш ууган туяа гэсэн батламжийг маргал Маралмаа. Имэн Аз Эрдэнэ. Сандар. Төвшин баяр. Мөнх чимэг. Анар Эрдэнэ. Бат Эрдэм. Бэлэг Бадрах. Дэлгэр Заяа. Ийхчин. Жаргал баяр. Төвшин сайхан гэсэн сурагчид маань намраас хооших идүүдийн хичээлтийн үр дүн гүйцэтгэлээрээ багшаасаа алтан батламж хүрдэж байна. Бүгдээрээ халуун алгадчлалтаар баяр хүргье зөвчүүдээ. Төвшин сайхан баяр хүргье. Дэлгэр Заяа. За эдгээр хүүхдүүд маань намраас хойш идүүдийн хичээлийг 7 хоног бүр тасралтгүй хийж дандаа алмаазад хүрдэг хүүхдүүд байгаа шүү. За бусдаас алмаазад хүрчүүл багштай хэлээд автан батламжаас аваарэ. Багш нангитай гардуулаад өгчнөө. Идүүдээ идүүдийн хичээлээ хийж агаарай. За боловсролын салбарт 12 хичээлдээ ажиллаж байна. За энэ анги маань миний дааж авсан 3 дахь анги. За 3 дахь анги маань өнөөдөр эдний баяраар тэмдэглээд уншиж бичиж бодож сурсан амжилттай ээж аавдаа танилцуулаад байж байна. За энэ хичээлийн жилд манай анги нь даваа багшийн нэрэмжит математикийн массын олимпиадад тэргүүн барьжсан. За аймгийн Эрдэм 9 массын олимпиадад анги нийтээрээ аймагт 2 дугаар байрт орсон амжилттай суралцж байгаа. За нийт эцэг эхчүүдтэй суурхын шавнартаа эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Багштай баярлалаа. Миний баг самын мундаг багштай хайртай шүү. Та бодож уншиж сурсан багштай болон найзуудаа баярлалаа. Ууган туяа багштай хайртай. Эрдэм нам зааж өгсөн багштай баярлалаа. Хайртай шүү. Эрдэм намын багштай баярлалаа. Багш минь та мундаг багштай хайртай. Найзуудаа Эрдэмийн баярын төргий. Багштай хайртай шүү. Би зөндөө амжилттай 1-р ангиар төгсөж шидэт квадрат тэгээд 100 хурдчлалны медаль Эрдэм масын медаль багшаа баярлаж бахархалж байна. Багштай хайртай шүү. Шилдэг багшийн шилдэг шав болно. Анхны багш гэдэг чинь энэ хүний амьдралын гараа зааж гэж байгаа. гэдэг утгаараа ер нь амьдрал бол хязгаарч мартахааргүй ачтан байхгүй. Тийм учраас багштай баярлалаа. Эрдмийн баяраар тэмдэглэж байгаа инкри бяцхан үрс түүнийг өдөж зохиомжтой санхны багш ууган туяа миний хамтран зохион байгуулалт орсон эцэгчүүд та бүхэнд баярын хүргэе. Тэгээд цаашдаа эрүүл урдууд таамасж яваарай. Тэгээ манай ууган туяа багш маань айгүй тийм элдэг даруй ааштай. Тэгээд
айгүй тийм өстийг ялгалгүй за тэр маань юм маань гэж яг харцдаг юм шиг санагдсан. Тэгээд одоо миний хувьд гэх юм бол манай хүү нэхэн тийм хэл муутай өгөх тахгүй юу. Тэгээд за үсэг яаж сурнаа, шүлэг яаж хийжилнэ, яаж уншнаа гэж айгүй хайдаг байсан. Тэгээд багшийн гараар айгүй сайн багшийн гарахаар сайн шав төрдөг гэдэг шиг манай үг бол айгүй тийм юм зэрлэгтэй сайн дуу дуулахтай бүр айгүй бас урамтай бүжиглэхтэй айгүй их хэвсэлтэй болж эхэлж байгаа. Тэгээд унших дээр нь бас айгүй их санаа зовж исэн. Тэгээд эхэндээ жоохон ихлэн темирхүү ихлээд манай багш маань тулч харцаад сүүл рүү манай үг маань айгүй сайн болсон. Ер нь нийт анги мас нэг ч хоцрогдолтой хөвгт байдгүй. Би бол тэгж анзаарч байгаа. Тэгэхээр ангийн багшигаа бол ажлаа сайн маш сайн идэг. Хүүхэд болгондоо маш сайн тулж харцдаг. Дутагдaltaй нэгэнд нь дутагдлын засч өгдөг гэж үзэж байна. Тэгээд ангийн багш болон нийт цэгчүүдээ өдрийн баярын мэнд хүргье. Сайхан ихний өрөөнд цуглаж өгсөн олон аав ээжүүдэд харамгүй сайхан мэдлэг ухаан хайрлсан багштай баярлалаа. Тэгэхээр ууг буяа багшийн манд бол сэтгэлтэй, зүтгэлтэй чадварын үед дээрэс нь сэтгэл, ур чадвар, мэдлэг бүх зүйлээрээ хүүхдүүдэд манлайлж чадварлаг багшаа гэж боддог. Сайн багшийн гар дээр маргаашийн нар маань гэдэг. Багшийнхаа цаашны ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсье. Багштай. Илдэг сайхан инээмс тэмгэлтэй эрхэм хайртай багш минь үсэг тоо зааж өгсөн, үргэлж биднийг түшсэн, ухаан бэлгийн гэрэл болсон уужим сайхан багш минь хичээл бүрийг ойлгуулдаг, хүүхэд бүрийг хайрладаг, ирээдүйрээ хөтөлдөг их сайхан багштай баярлалаа. Манай эцэг эхийн зөвлөлөөс багштай зориулаад нэгэн дуугаар айдооны мэдчилгээ хүргэхээр Багшийн дууны дугаараа зориулаад мэдчилгээ хүргье. Нар саран мэдээ багштай, ирээдүйн гээгүүлэхээр ирсэн, хичнээн мэдээ багштай, иргэний цэцэрлэгээр гэрэлсэн, наран мэдээ багштай, эвлийг заагч, хичнээн мэдээ багштай, багштай, үнэмэн нэг төлөвлөсөн багштай, гүнзгий гадуулъя. Арай албан спомер болсон бүх хүмүүстэй чиг сэтгэлээсээ баярлалаа.